А, Б ба С хотууд яг энэ дараалалаараа шулуун зам дээр оршино. А ба Б хотуудын хоорондох зай 400 км бөгөөд эдгээр хотуудаас 155 км/цаг хурдтай машинууд С хотыг чиглэн гарчээ. А хотоос гарсан машин хэдэн цагийн дараа нөгөө машинаа гүйцэх вэ? За энд А хот байгаа. Энд Б хот байгаа. Энэ хоёрын хоорондох зай 400 км. За эндээс цаашаа С хот нөгөө. За энэ бол хөөцөлт хөдөлгөөний бодлого, нэг чигийн хөдөлгөөн буюу хөөцөлт хөдөлгөөний бодлого. За Б-гээс гарсан машины хурдлахоор 55 км байна. Харин А-гаас гарсан машины хурдлахоор 155 байна. Тэг хөөцөлт хөдөлгөөний хувьд бол хоорондох зайн хоорондоо ойртох хурд нь болохоор их хурдтайгаас бага хурдтайгаа хасч гарч ирнэ. Өөрөөр хэлбэл энэ хоёрын хоорондох зай 1 цаг тутамд 100 км-ээр орчно л гэсэн үг. Тэгэд хоёр хотын хоорондох зай бол 400 км-ээр өгсөн байгаа учраас гүйцэх хүртэлх хугацаа бол ийм буюу 4 цаг гэж гарч ирнэ. Тэгээд 4 цагийн дараа А хотоос гарсан машин, Б хотоос гарсан машинаа гүйцэхнэ.